За тэгээ судалгаагаар юу гарч ийн гэхээр зүгээр одоо энэ зөндөөл сүүлийн 50 60 жил хийгдсэн судалгаанууд байна л да. За айсан царайтай хүн зүгээр зураг харуулж байгаа. Тэгээ тархийг хэмжиж байгаа байхгүй, тархины хэмжилт хийж. Зүрхний хэмжилт хийчихэж байгаа. Тэгэхээр яаж ийн? Айдас мэдэрч ийн. Зүрхэн түргэн цохилж ийн. Зүгээр 50 орчинд сууж байгаа юм. Яаж ийн? Гэтэ хүн өөрөө айснаа мэдхгүй кофе уугаал сууж байгаа. Тэгэхээр энэ бол юу гэхээр хүний нүд харлаа, далд хумсраас команд өглөө, айдсыг мэдрүүлж ийн. Тодорхой гормонууд ялгарч хүнийг бэлэн байдалд оруулж штэ. Зүхтах ч юм уу, тулалдах байдал руу оруулж байна гэсэн үг. Ил ухамсар нь мэдхгүй инээцэн кофе ууцсан найзтайгаа юм ярьж сууж байна. За тэгэл одоо хүмүүс бол өөрөө мэдлгүйгээр ерөөсөө ингээд мэдлэгийг ингээд олж аваад байна. Өөрөө мэдхгүй ил ухамсарын асуухаар мэдхгүй. За тэгэхэд одоо юу гэдгийг маш их зүйлийг сурж идэх юм байна. Тэгдэг штэ хүмүүс ингээд дараа нь ингээд бид нар ярьдаг штэ 20 30 жилийн дараа нөгөө аав ээж нөгөө өглөөд исэн чи энэ юм байна штэ гэл нэг холбож те ах их чи хилээдсэн чи энэ байна штэ гэж холбож бодоод идэв. Эн чинь бол мэдлгүйгээр маш их зүйлийг бол далд хумсар сурж идэг юм байна. Тэгэхээр далд хумсар гэдэг бол тасралтгүй мэдээлэл хүлээж авч идэг, юмыг сурж идэг ийм одоо эрхтэн байна гэж.